За, томоохон төслүүдээ 1 2 3 буюу их дунд эрсдэлтэй гэсэн юм зэрэгэлт хуваагаад ингэ явах юм байна. За, илүү наривчилж байгаа нь зөв байна. Гэхдээ ямар үндслээр ялин зэрэгэлт аль төслүүдийг оруулах вэ гэдгийг хэн шийдэх вэ гэдгээ илүү бас тодорхойлох хэрэгтэй болох байх. За, эрхийг журам гээд засгийн газраас авчих юм байна. Тэгэхээр тодорхой өндөр эрсдэлтэй төслүүдийг засгийн газрын тухайн цаг үеийн бас ач холбогдлоор нь хараад зэрэгэл бууруулаад явчихыг үгүйсэхгүй юм байдал руу бас орж магадгүй байна. Тэгэхээр энэ дээр ямар хамгаалалтыг хийх вэ? Уул уурхайн болон томоохон байгаль орчинд бас сөрөг нөлөөтэй байж болох ийм төслүүдийг яаж магашгүйгээр бид нар энэ зэрэглэлүүдтэй хувааж ангилах вэ гэдэг ихний асуулт байгаа. Хэн энийг шийдэж явж байгаагаа яаж шийдэх вэ? За, хоёр дахь нь зэрэгэл тус бүр дээр төрийн оролцоо ямар байх юм бэ? Өндөр эрсдэлтэй болоод ирэхлээр төрийн оролцоо ямар болох юм? За, тэр өндөр эрсдэл нэмэгдэх тусам бас иргэдийн оролцоог багийн нийтийн хурал, сумын аймгийн удирдлагууд иргэдийн оролцоог энэ зэрэгэл тус бүр дээр яаж харгалзаж саналыг оруулж баталгаажуулж явах вэ? Энэтэй холбогдолтой тэм зохицуултыг яаж шийдэх вэ гэсэн хоёр дахь асуулт. За, энэ хариулах уу? Орон чимэг дараа хариулъя. 5 нэмэр. За, саяын гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр яг зэрэглэл 1 2 3-ыг бол засгийн газрын тогтоолоор батлана гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр яг байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дүгнэлт ерөнхий дүгнэлтээ бизнесээр оруулдаг. Бизнесээр оруулахад яг энэ зэрэгдлийн шалгуур үзүүлэлтүүдийг оруулаад аль зэрэглэлд оруулж байгаа вэ гэдэг шалгуур үзүүлэлтүүдийн бизнесийн систем дээр оруулаад өгөхөөр яг тэр шалгуур үзүүлэлт нийцсэн нь жишээл саяын манай ажлын хэсгийн даргын хэлдгээр уул уурхайн төсөл, газрын тоос, хүнд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарлын агуулга, цар хүрээ хамрах, нөлөөллийн бүсийн цар хүрээ хамрах гол асуудлуудаа шалгуур үзүүлэлтийг харгалзаж үзээд яг нөгөө зөвшөөрлөө мэргэжлийн байгууллагаар хийлгэж байгаа учраас мэргэжлийн байгууллага төсөл хэрэгжүүлэгч хоёр энэ сонголтоо хийгээд явах зохицуулттайгаар бизнес дээр энэ системийг яг хөгжүүлж өгнө. За, хоёр дахь асуулт бол айгүй чухал. Яг өнөөдөр бол яг байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний хуулиараа иргэдийн төлөөлөгчдийн хурлын санал дүгнэлтийг үндэслэж оруулж ирнэ гэхээр энэ дээр маш олон асуудал чирэгдэл. За, нөгөө талдаа яг нөгөө иргэдийн саналыг тусгаагүйгээр зөвхөн төрийн захиргааны байгууллагын саналыг аваад шууд мэргэжлийн байгууллагын санал оруулж ирдэг байсан бол өнөөдрийн яг хуулиараа хуульчилж өгж байгаа хуулийн нэмэлт өөрчлөлтөн дээр бол яг тухайн нөлөөлийн бүсд үүсэж байгаа иргэдийн саналыг 100% авч санал танилцуулгыг бэлтгэж оруулж ирнэ гэдэг ийм нэмэлт өөрчлөлт зарчмын санал орж байгаа. 1 2 дугаар зэрэглэлээр. За, уян гашуу хариулъя. Гавлаг гишүүний асуултанд хариулъя. За, төрийн оролцоо талд нь хариулъя. За, түрүүний зэрэглэл 1 2 3-т уншсан бүх төслүүд бол байгаль орчны нөлөөлөл ерөнхий үнэлгээ хийгдэж байгаа. За, яг энэ хуулиараа ерөнхий үнэлгээний үед сум болон дүүргийн засаг даргаас холбогдох мэдээллийг албан бичгийг авч ерөнхий үнэлгээ бол хийгддэг. Тэгэхээр яг энэ ерөнхий үнэлгээний үед сум, дүүргийн, орон нутгийн оролцоо тэнцэнээс бол хангагдаа явдаг байгаа. За, ерөнхий үнэлгээнд дээр зэрэглэл 1 2 3-аас хамаарат ер нь цар хүрээнээс хамаарат наривчилсан үнэлгээ хийх үгүй юу гэдгийг шийддэг. За, наривчилсан үнэлгээ хийх гэж байгаа тохиолдолд мэргэжлийн байгууллага нөлөөллийн бүсийн иргэдийг тогтоож байгаа. За, энэ хуулийн дээр бас 15 дугаар зүйл дээр бүгдээрээ санал хураах үеэр харагдана. За, энэ хуулийн нэг гол зүйл нь мэргэжлийн байгууллагуудын үүргийг нь нэлээд сайн оруулж өгсөн байгаа. Өөрсдийнхөө хийсэн байгаа тайлан наривчилсан үнэлгээгээ нөлөөллийн бүсийн иргэд нөлөөллийн бүс гэж тодорхойлж орсон тэнд амьдарч байгаа иргэдэд өөрсдөө очиж нутгийн захиргааныхаа байгууллагын хүмүүстэйгээ хамтдаа танилцуулаад яваа гэдгийг нь үүргэжүүлж өгсөн юм давуу талтай байгаа. Тэгэхээр ерөнхий үнэлгээний үед бол дүүрэг, сумын нутгийн захиргааны байгууллагын оролцоо орж ирнэ. Яг наривчилсан үнэлгээний хувьд бол иргэнийхээ нөлөөллийн бүсийн иргэний саналыг нь тусгадаг бай гэсэн концепцтойгоор орж ирсэн хууль байна. За, гангал гишүүнд тодруулъя. Яг бас тодорхой хариулт авч чадахгүй байгаа даа.
ингээд засгийн газар дээр аль нэг сайд нь яг хөө мэдээд тухайн төслийг зэрэглэл бууруулах юм одоо боломжтой байх уу гэж асуугаад байна л та. Тэгээд одоо тийш амьдрал баялаг. Тэгээ ингээ янз янзын байдлаар тайлбарлал, гоё янз янзын байдлаар хэлээл. Тэгээ нөгөө нэг маш их өндөр эрсдэлтэй одоо ийм төслийг дунд эрсдэл рүү оруулж ирээд ингээд бас заавруулаад явчих ийм бас байдлыг бий болгочих үедээ энэ дээр яг ямар хаалт байгаа юм бэ? Энийг одоо үндсэндээ яаж зохицуулах юм бэ гэдгийг асуулт байгаа тань л та. Хоёрт нь энэ зэрэглэл рүү энэ төслүүд орно гэдгийг яг баг дээр байгаа иргэн яаж энд саналаа өгөх юм бэ гэдгийг тодорхой асуугаад байна л та. 5 нэмэр хариулъя. За засгийн газраар оруулж байгаагаа тогтоолын төсөлд бол зэрэглэл 1 2 3-ыг яг саяын нөгөө бүрдэл Дэлхийн банкны олон улсын бас аргачлал тэгээд яг энэ нөлөөлийн бүсийг тогтоосон аргачлалыг яг тодорхой яг аргачлалын дагуу засгийн газрын оруулж байгаа журмаараа бол нэлээд дэлгэрэнгүй батлаад өгчөж байгаа. Тэгэхээр засгийн газар дээр орсон тогтоолыг бол одоо мэргэжлийн байгууллага бол өөрчлөлт явах боломжгүй. Гэтэ иргэдэд саналаа танилцуулахад болвол мэргэжлийн байгууллага нь өмнө нь төсөл хэрэгжүүлэгч өөрөө яг энэ нөгөө зэрэглэлээ тогтоожоод тэр саналаа танилцуулга бүх нөлөөлийн бүсийн үйл ажиллагаа мөн байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний шалгуур үзүүлэлт хийсэн бүх тайлангаа танилцуулж саналаа авна. Энэ дээр бол байгаль орчин нийгмийн нөлөөлийн үнэлгээний бүх шалгуур үзүүлэлтийг хангаад нөлөөллөө тогтоосныхаа дараа яг иргэдэд саналаа танилцуулаад иргэдийн саналыг тусгах байдлаар яг аваад ингээд явах.